За бүгдээ өдрийн минь манай хэмжээ багийн мөрийн хөтөлбөрийн мөрөөр ингээд сурвалжлага явж байгаа. Тэгээд энэ дундаараа бид нар влог эхлүүлж байна. Тэгээд бас мөрийн хөтөлбөрийн мөрөөр гэдэг хүмүүс жоохон тайлбарлаад өгөх үү? Одоо ингээд улсын хурлын сонгуульд нийт хүч хүмүүс чинь мөрийн хөтөлбөр гаргаж байгаа шүү дээ намаараа. Тэгээд энийг л хийн, их 4 жил энийг л хийн гэж нэр дэвшиж байгаа. Тэгэхээр бидэд энэ хэр бодиттой юм бэ? Та яг аль хэсэгт нь яаж ажиллах юм бэ гэж нэр дэвшигчдээс бодит байдал дээрээс асууж байгаа. Тэгээд нэг бас тодруулах хэлье. Бид нар ямар нэгэн байдлаар хүний мэдэхгүй юм асууж байгаа юм бол биш. Хүнийг харлуулах байгаа юм бол биш, унгаах байгаа юм биш. Хариулт өгөхгүй, яриа өгөхгүй гэсэн хүндээс бол яриа авахгүй, ардаас нь гүйж очиод явахгүй. Тэгээд энд манай зураглаач сууж байна. Шигсэн асуулт асуухгүй. Зүгээр л нэг юм баггүй. Одоо нөгөө нэг сонгуулийн мөрийн хөтөлбөрийн мөрөөр гээд тэгэл мөрийн хөтөлбөрийн л асууж байгаа шүү дээ. Ирэх хэдэн жил юу их юм бэ гэдгийг л асууж байгаа шүү дээ. Тэнгүүд эн чинь бас тэгээ дараа нь бид нар яг энийг хийсэн юм уу хийгээгүй юм уу хариуцлах нэг бас нэг өөр баримт гэх юм уу те. Тийм юм бас бага шүү. За хан улс дүүргийн 12 дугаар тойрог дээр биокомьюнитид энд Монгол Ардын намын уулзалт болсон юм байна. Тэгээд биднэрт бол яг өөрөөр нь ороход энэ уулзалт цуцлагдсан гэж хэлсэн. Гэсэн чи энэ уулзалт нь болсон юм байна. Тэгээд одоо сэтгүүлчдийн баг нь төрүүлж гарч ирээд дараачийн байршлал руугаа хөдөлж байна. Бид нэр тэр дараачийн байршлал руу очиж яриагаа авах юм аа. Тэгээд яг биднээс нуугтаад байгаа юм байхгүй л те. Бас те. Яг бид нарыг дараачийн байршлал дээр ирээд яриагаа авчихаа гэж хэлсэн. За бид нар 9-р хороод ирэх яриагаа дуусглаа. Тэгээд тодруулгаагаа дууссан. Одоо хүн намын сан сэр гэж нэр дэвшигчтэй холбогдоод хаана байгаа юм бэ? Та хэдээс яриа авъя гэж асуухаа сан сэр гэдэг хүн рүү залгаж ийн бидэд хүн намын нэр дэвшигч. Хаавал дүүрэх нэр дэвшиж байгаа хүн. Тэгээ сайтын мөрийн хөтөлбөрийн хүн намын хүн цаа авч. Human-Z. Тэгээ бидэд энэ нөгөө хаавал дүүрэг одоо энэ 12 дугаар тойрогт нэр дэвшиж байгаа намын нэр дэвшигчдээс мөрийн хөтөлбөрийн тухай тодруулаад явж байгаа юм. За бид одоо иргэдийн оролцооны нэгдэл нам дээр ирсэн байна. Тэгээд яг хан улт дүүрэгтэн хайсан энд ингээд замын уулзуур дээр сонгуулийн сурчлагаа тараад явж байхад нь ингээд таарлаж гэжтэй зорж ирлээ. Тэгээд одоо бол манай Баска ярилцж байна. Тэгээд надаа өөр төрсэн сэтгэл хэлчихв би. Надаа бол заяа ингээд намынхаар орж явлаа штэ. Тэгэхээр ингээд юу цаашдаа байвал зүгээр санагдсан байх гэхээр бүх намууд яг ижил нэг тэгш гаранаас эхлэсэй гэж хүссэн. За яагаад гэвэл зарим нь ингээд яг ингээд тий ард ирэхтэйгаа ингээд сонгуулийн сурчлагаа тараа зам дагуу ингээд сонирсдгүүлээ ингээд хараагаад явж хахад зарим нь ингээд амар том объекттэй ч юм уу тий ингээд байж байгаа дэр нь бол ингээд надад бол гарааны одоо тийм эхлэлийн хувьд бол арай л юм харьцангуй санагдаж байгаа байхгүй юу. Тэгэхээр ер нь цаашдаа зүгээр сонгуулийн тухай хуулиндаа бүгдээрээ одоо Япон өдөр шиг ч юм уу тий бүгд нэг стандартын дагуу энэ жилээс нь самбарууд нэг ижил хэмжээтэй болсон шүү дээ. Тэрэн шиг зүгээр бүгдээрээ нэг газар яг нэг тогтсон цагт одоо тий юу яадаг очоод өөрөөснийхээ сурчлагаа хийдэг, тэгээд ярих юм уу ярьцдаг. Тийм өдр байвал ер нь цаашдаа тэгж хөгжүүлэх. За өнөөдрийн одоо мөрийн хөтөлбөрийн тодруулга дууслаа шүү дээ. Мөрийн хөтөлбөрийн мөрөөр тэгээд ямар санагдав? Ямар санагдаж байна? Бид нар нөгөө нэг айгүй сошиал ухаал яг тэр нөгөө баблтаа орно гэдэг шиг тэрүүгээрэл бүх юмыг харсан байт юм байна. Яг хүнтэй туулж уулзаад ямар асуудал дээр ямар өнцгөөс ямар хандлагаар хандж ийн те. Ер нь тэр хүний мэдлэгийн түвшин хэрвээ гэдгийг айгүй ойлголоо. Тэгээ би өөрөө саавал дүүргийн иргэн. Тэгээд энд нэр дэвшээ хүмүүстэй уулзахад ер нь тос усаараа ялгарна гэдэг шиг бүх юм ойлгомжтой байна. Тэгээ биднэрт бол сонголт зөндөө байгаа юм байна. Бид ч сонголтгүй сонгуул те өстө бүтэхгүй байна гэдээсэн. Яг ингээ яриад үтсэн чинь одоо яг жижиг нам байж болно, анх үсгсэн нам байж болно. Гэхдээ сонголт бол нэлээд ариун байгаа юм байна гэдгийг би харлаа. Мөрийн хөтөлбөрийн мөрөөр манай өнөөдрийн сурвалжлагыг хан уулынхан үцэцгээгээрээ. Надад чамааг ингэж хэлсэн болохоор амар үзэх байхаа. За сэтгэлээ хэлж болох уу? Нөгөө оюун гэрлийн нам чи ямар нэр? Иргэдийн оролцоо нэгдэл нам бол үнэхээр таалагдлаа. Тэгээ бас энэ намуудын сонгуульд оролцож байгаа оролцооны хэлбэр одоо бас амар ялгаатай харагддсан байна. Харьцаж байгаа. Харьцаа тэр энэ сонинг бити хаяараа энэ нөгөө иргэдийн нөгөө нэг ханивар болсон шүү гэж
Тэнгүүдээ дараачихан хүндээ сайхан дамжуулан уншаарай. Тийм дараачихан хүндээ сайхан дамжуулан уншаарай гэж байгаа. Тэгтээ заавал мөнгөтэй ээжээ сонгуул нэр дэвтгүү гэдгийг сайн үнэхээр харлаа тий. Зам дагуу алхаа явж шүү дээ. тэгээд юу яд юм болов? Хэдүүлээ бас судлаа те энэ сонгуулийн одоо гарааны тэгш байдал гэдэг тийм юм бас байд юм болов үгүй юм болов? Надад бол өнөөдөр бол амар харцсангуул санагдлаа. Тийм ээ. Хүн намынхан бас үнэхээр мэдлэгтэй байна. Тэгээд хүмүүстэй ярихад бас аюу гоё юм. Өөрснөө гүйж ирээд яриагаа өгч байна. Тийм өөртөө зорж ирээд яриагаа өглөө. Бид нар ч юм бол одоо чи нөгөө анханасаа өнгөсөн тохирсон хүмүүсээс араас нь яриа аваа яваагүй шүү дээ. Яг ингээ цаг тухай бүрд нь учир шалтгаанаа хэлээд тэгээд ирээд яриагаа өгчөөд буцаа гүүгээ явж байгаа нь бас хандлага нь аюу дэжгүй санагдлаа. Тэгээд ер нь бол бид нар сонголт байгаа юм шүү. Хамгийн гол нь бид нар өөртөө үйлдэл хийж судлах хэрэгтэй юм байна гэдгийг л өнөөдөр их сайн ойлголоо. Бусдын ч гэсэн цаг гаргаа судалцгаагаарай. За ингээ маргааш бид дараагийн дүүргээр явна. Тэгээд бидний влогт ойрхон байгаарэ.